Хүс хийхөөр уука төмөрийн хамт. Сайн байна уу? Уука байна. Өнөөдрийнхөө энэ дугаараар би сэтгэлийн зовлонгоосоо салах 3 алхмын тухай оруулж байна. Хэрвээ бид ууланд авирахаар бол бидэнд хүнд ачаа тус болохгүй тийм үү? Хүнд ачаатай уул үүдээ авирах юм бол бид яах вэ гэвэл ядарн, цуцсан, бууж өгнө, эсвэл маш удаашралттай тийм ээ нэлээд зовж байж уулны оройд гарна. Тиймээс бид зөвхөн хэрэг болох юмаа урьдчилан тооцож үзээд үүргэвчэндээ хийж авч явна гэсэн. Яг үүний адил амжилт өөдөө явж байгаа бол мөн л ялгаагүй хэрэгтэй юмаа урьдчилан тооцож үзээд хэрэгтэйгээ авч хэрэггүйгээ орхих шаардлагатай болно. Орхиогүй тохиолдолд энэ хэрэггүй олон хүнд ачаанууд таныг доош нь чангааж, зовоож, амжилтанд хүрэхэд саад болж үйл явцыг маш хүнд хэцүү болгоно. Тэгэхээр энэ хэрэггүй гэд байгаа хүнд ачаануудад юу орох вэ? За тэгэхээр энэ хүнд ачаануудад бидний сөрөг мэдрэмжүүд орно, мөн бидний айдсууд орно. Айдас гэдэгт бусад юу гэж бодож байгаа бол гэдэг ч юм уу тийм ээ, бусдад таалагдах болов, бусад яах бол гэдэл нөгөө бусдаас айдаг айдсууд орно тийм ээ, унахаас айх айдсууд орно, буруутахаас айх айдсууд зэрэг орно. Сөрөг мэдрэмжүүд гэдэгт атааж өтөө, шунал, өшөө хонзон, бусдад муу санах, үзэн ядалт, гомдол, дургуйцал, бухимдал, мухар сүжиг, гэмшил гэдэл сэтгэлийн зовлонгууд орно. Тэгэхээр өнөөдөр энэ сэтгэлийн зовлонгуудаасаа хэрхэн салах вэ гэдэг тухай ярих болно. Тэгэхээр өш хонзон, муу санах, үзэн ядалт, гэмшил, уур уцаар зэрэг нь бүгд өнгөрсөнтэй холбоотой байдаг. Жишээлбэл өмнө нь ямар нэгэн юм болсон учраас өнөөдөр үзэн ядаж байх жишээтэй тийм ээ. Өнгөрсөнд ямар нэгэн юм тохиолдсон учраас өнөөдөр гэмшиж байх жишээтэй. Өнгөрснийг бодож сөрөг мэдрэмжтэй болсноор юу ч бид нэр өөрчилж чадахгүй. Харин өөрийгөө л зөвхөн зовоно гэсэн үг, хажууд байгаа хүмүүсээ бас зовоно гэсэн үг. Энэ өнгөрсөнг бид өөрчилж чадахгүй байгаа учраас өнөөдөр буюу одоо цагаа өмөлдөг гэж ойлгож болно. Жишээлбэл би хэн нэгнийг үзэн ядлаа гэж бодоход тийм ээ, мэдээч тэр үзэн ядагдаж байгаа хүн огт өөрчлөгдөхгүй. Зарим тохиолдолд нөгөө үзэн ядагдаж байгаа хүн үзэн ядагдаж байгаагаач мдээгүй байдаг. Тэгэхээр үзэн ядаж байгаагаараа би өөрөө л зовж байна гэсэн үг. Өнөөдөртөө анхаарлаа төвлөрүүлж амьдралынхаа ирээдүйн төлөө явхад эдгээр сэтгэлийн зовлонгууд үргэлж саад болно. Тэгэхээр өнгөрснөө бодсноор юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг би түрүүн хэлсэн байгаа. Тэгэхээр өнгөрснөө хий дэмий бодохын оронд түүнийгээ засан залруулах арга хэмжээ авч өнгөрсөн алдаанаасаа суралцаж цаашлах нь зүйтэй гэж би бодож байна. Тэгэхээр бид өнгөрснийг өөрчилж чадахгүй ч өнөөдрөөс эхлээд арга хэмжээ авч эхэлснээр ирээдүгээ өөрчилж чадна. Өш хонзон, муу санах, үзэн ядалт, гэмшил зэрэг нь бүгд өнгөрсөнтэй холбоотой байдаг бол атаархал, шунал зэрэг нь өөрийн үнэлэмж муу байгаатай шууд холбоотой байдаг. Яагаад бусдад атаархах гэж? Яагаад өөрөө тэр атаархаж байгаа хүнтэйгээ адилхан болж болохгүй гэж тийм ээ. Харамсалтай нь өөрийгөө чадахгүй гэж бодсон учраас л бусдад атаархаж байгаа. Хэрвээ чадна гэж бодсон хүн бол хизээж бусдад атаарахгүй, өөрийгөө тэр чаддаг хүн болгох гээд завгүй байна тийм үү. Тэгэхээр өөрийн үнэлэмж муу байгаа учраас атаархдаг гэж ойлгож болно. Шуналж гэсэн мөн ялгаагүй, мөнгөөр бүгдийг хэмждэг хүн бол мөнгөний шуналтай хүн байна гэж ойлгож болно. Тэгэхээр эдгэр хүмүүс хайр, инрэл, нөгөө хүндлэлийг тийм ээ өөртөө татаж чадахгүй, зөвхөн мөнгөөр тийм зүйлүүдийг зөвхөн мөнгөөр худалдаж авна гэдэг бодолтой байдаг учраас мөнгө хизээж хангалттай санагдахгүй байх жишээтэй. За тэгэхээр эдгээр сэтгэлийн зовлонгуудаасаа салахгүй юм бол амжилт өөдөө явхад хүнд ачаа болж үргэлж саад болох болно. Энэ хүнд ачаанаасаа хэрхэн салах вэ? Салахын тулд үүнтэйгээ өдөр бүр ажиллана. Яаж ажиллах вэ? Би танд сэтгэлийн зовлонгоо салахад өнөөдөр шууд хэрэгжүүлж болох 3 алхмыг
оруулж байна. Энэ 3 алхам надад тус болсон болохоор танд ч гэсэн тус болох байх гэж найдаж байна. Тэгээ та хийгээд туршаад үзээрэй. Хэрвээ таалагдсан бол цааш нь хэрэг болох хүмүүс түгээгээрэй. Мөн эргэж орж ирээд хэрхэн үйлчилсэн тухай дээр сэтгэлдээ хуваалцах юм бол би маш их баярлах болно. За тэгэхээр энэ 3 алхам юу вэ? Нэгдүгээрт эхний алхам бол энэ хүнд ачаагаа таньж мэдэх алхам байгаа. Үүний тулд бүгдийг цаас харандаа авч байгаад бичнэ. Бичснэг чинь танаас өөр хинч харахгүй болохоор бүгдийг өөрөөсөө нуулгүй, тийм ээ, ичихгүйгээр илэн далангуу бичхийг хичээгээрэй. Хэрвээ хэн нэгэнд эсвэл ямар нэгэн юмд уур хурж байгаа бол түүнийгээ бичнэ гэсэн үг. Үзэн ядаж байгаа бол бас түүнийгээ бичнэ гэсэн үг. Атаархаж байгаа бол, гомдож байгаа бол, гэмшиж байгаа бол, ямар нэгэн юм байгаа бол бүгдийг үлдээлгүй бичнэ. Зовоогод байгаа бүх зүйлээ тархинасаа гаргаж авч байгаад бичээрэй. Ингээ хоёр дахь алхам юу вэ гэвэл яагаад ийм сөрөг мэдрэмжүүд төрж байна вэ? Юунаас үүссэн бэ гэдгийг бүгдийг бичнэ. Яагаад уурыг чинь хүргээд байна вэ? Юунаас болов? Яагаад үзэн ядаж байна вэ? Юунаас үүсв? Атаархаж байгаа хүн байвал яагаад атаархаж байна вэ гэдгийг бодож илэн далангүй бичнэ гэсэн үг. За ингээ 3 дугаард бичсэн цаасаа жижиглэн ураад, бүр жижигэн болгож ураад, эсвэл түүнийгээ шатаагаад хайна. Хаях явцдаа таны бүх төр сэтгэлийн зовлонгууд таныг орхиж байгаагаар төсөөлөөд намайг зовоогоод байгаа энэ бүх сэтгэлийн зовлонгуудыг би өөрөөсөө гаргаж хайж байна гэдгийг өөртөө хэд хэдэн удаа давтаж хэлээд хаяарай. Би дахиж хэлээ. Намайг зовоогоод байгаа энэ бүх сэтгэлийн зовлонгуудыг би өөрөөсөө гаргаж хайж байна гэдгийг өөртөө хэд хэдэн удаа давтаж хэлээд нөгөө цаасаа ураад эсвэл шатаагаад хайна гэсэн үг. Гэхдээ мэдээж ингэж хаянгууд бүр мөсөн хаягдаад алга болохгүй. Яагаад гэвэл бидэнд тохиолдсон зүйлүүд бидэнд хоногшин үлддэг. Ой ухаанд бичигддэг. Бид бүгд төгс биш, тийм ээ? Бид бүгдэдээ эрэг мэдрэмжүүд байна, сөрөг мэдрэмжүүд байна. Гэхдээ бид алин дээр нь анхаарлаа төвлөрүүлнэ, тэр мэдрэмж илүү хүчтэй болно гэсэн үг. Өнгөрснөө бодоод л нөгөө өөрийгөө шаналгаад байвал бид зовоод л байна гэсэн үг. Бусдад атаархаад байвал өөрийн үнэлэмж бүр улам муудна гэсэн үг. Харин эерэг мэдрэмжээ тэтгснээр сөрөг мэдрэмжүүд дарагдана. Та өөрөө л сүхжтэй тэр сөрөг мэдрэмжүүдээ сүхөөд гаргаж ирдэггүй юм бол гарч ирэхгүй. Хэрвээ гарч ирсэн тохиолдолд өөрөө сүхөөд дахиж эргэж тэрийгэ бодоод гарч ирсэн тохиолдолд яах вэ гэвэл нөгөө тархинасаа гаргаад шатаагаад хайчихснаа өөртөө сануулна гэсэн үг. Нэгсэндээ бүгдийг бичээ цаасан дээр бичээд нэг тархин дотор байсан тэр зовоогоод байгаа бүгд тэр зовлонгуудаа, тийм ээ, гаргаад цаасан дээр бичиж байгаагаа санаад, тэ. Тэгээ бичснийгээ ингээ бүгдийг ураад жижигхэн болгоод шатаагаад бүр гаргаад хайцснаа өөртөө сануулна гэсэн үг. Тэгээд амжилтын тайрн өрөх хэрэгтэй. Араас нь. Хэрвээ та ямар амжилтын тайрн өрөхөө мэдэхгүй байгаа бол би шинээр сэтгэлийн зовлонгоосоо салах амжилтын тайрн оруулсан байгаа. Тэгэхээр та энэ амжилтын тайрныг худалдаж авч болно. Хэрвээ та худалдаж авах хүсэлтэй байгаа бол uka.com руу ороод нөгөө меню хэсэгт байгаа бясалгал гэдэг товч дээр дараад орох юм бол тэндээ зөндөө олон бясалгалууд байгаа. Доор хэсэгт нь сэтгэлийн зовлонгоосоо салах амжилтын тайрн гэж байгаа. Тэгээд бүр доошоо гүйлгээд хэрхэн яаж худалдаж авах мэдээллийг бичсэн байгаа. Тэгээд эсвэл PayPal товч дээр дараад худалдаад авах боломжтой байгаа шүү. Тэгээ хэрвээ та худалдаж авах юм бол би тань руу сэтгэлийн зовлонгоосоо салах амжилтын тайрны хамт амжилтын тайрнтай утасны screen saver болон өөртөөгөө ажиллах PDF файл үнэгүй илгээх болно. Тэгэхээр утасны screen saver гэж юу аах вэ гэвэл би тань руу амжилтын тайранд бичсэн screen saver имиж явуулна. Та тэрийг татаж аваад
өөрийнхөө утасны нөгөө screen saver болгоод хадгалах боломжтой. Тэгээд утсаа харах болгонд тэр сэтгэлийн зовлонгоос салах амжилтын тайрн таны нүдэнд харагдаж та өөртөө сануулах боломжтой гэсэн үг. Мөн өөртөө ажиллах PDF файл байгаа. Та хэрвээ PDF файлаа татаад өөртөө ажиллана 3 асуулт байгаа. Тэрэнд өөрөө хариулаад бичээд өөртөө ажиллаад бичснийгээ ураад хаях тийм боломжтой PDF файл би танд зориулаад бэлтгэсэн байгаа. Тэгэхээр энэ PDF файл, энэ утасны screen saver зөвхөн сэтгэлийн зовлонгоос салах амжилтын тайрныг худалдаж авсан хүмүүст үнэгүй өгөх болно. Мөн энэ саяны хэлсэн энэ бүх мэдээллүүдийг би бас энэ description хэсэг дээр линк буюу холбоосыг нь оруулсан байгаа. Тэгэхээр та тэрэн дээр дараад орж болно. Эсвэл uka.com руу ороод меню хэсгээр бясалгал гэдэг дээр дараад авах боломжтой юм шүү. За тэгэхээр та өнөөдөр сэтгэлийн зовлонгоос салах 3 алхмыг мэдэж авлаа. Эхнийх нь юу вэ гэвэл энэ сэтгэлийн зовлон юу вэ гэдгээ мэдэж түүнийгээ бүгдийг бичиж авах байгаа. Ингээ хоёр дахь яагаад те энэ жишээлбэл уур хүрээд байгаа бол яагаад уур хүрэх болсон юм? Юунаас болж уур хүрээд байна гэдгээ бүгдийг өөрөө бодоод тэр тухайгаа эргцүүлэн бодоод бичих байгаа. Ингээ 3 дахь бүх бичснийгээ тийм ээ бүх бичсэн тэр цаасаа жижигхэн болгож ураад хаях ч юм уу эсвэл шатаагаад хаяна. Тэгээд уурдагаад шатаагаад хаях тэр үйлдэл дээрээ танд байгаа бүх тэр сэтгэлийн зовлонгууд тийм ээ таныг орхиж байгаагаар төсөөлөөд мөн намайг зовоогоод байгаа энэ бүх сэтгэлийн зовлонгуудыг би өөрөөсөө гаргаж хайж байна гэдгийг өөртөө хэд хэдэн удаа давтаж хэлээд тэрийг ураад шатаагаад хаях байгаа юм аа. За тэгэхээр хэрвээ танд өнөөдрийн мэдээлэл таалагдсан бол та миний подкаст буюу YouTube сувагт subscribe хийж follow хийгээрэй. Ингэж subscribe хийснээр та миний дараагийн шинэ мэдээллүүдийг шууд автоматар хүлээж авах боломжтой гэсэн үг. Алдахгүйгээр авах боломжтой гэсэн үг. Тэгэхгүй хэрвээ subscribe хийгээгүй өөртөө сануулаагүй тохиолдолд яадаг вэ гэвэл бид нэг сонсчод мартчихдаг. Тэгээд хэсэг хугацааны дараа нэг санахаараа сонсдог өчнөө олон шинэ дугааруудаас бас алгассан байх тохиолдол байдаг. Хэрвээ та цаг тухайн үед нь шинэ мэдээллүүдийг сонсох хүсэлтэй байгаа бол YouTube суваг буюу энэ подкастад subscribe хийснээрээ та тэр мэдээллүүдийг шууд авах боломжтой болно. Тэгээд мөн сэтгэгдлээ үлдээх юм бол би маш их баярлах болно. Хөр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ. Та өдрөө сайхан өнгөрөөгөөрэй. Дараагийн дугаар хүртэл баяртай.